Хятад хэлний алсын зайн сургалт. Хятад хэлний алсын зайн сургалт. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. HSK 4 дэсийн бичих дадлын тавтлага хичээл эхэлж байна. Бид өнгөрсөн хичээлээр дараах төрлийн өгүүлбэрийг хэрхэн зохиох талаар үзсэн. Тэдгээр нь ши, дö гин бүтэц бүхий өгүүлбэр. Жишээ нь чи, ни, шима, дö, шихо, дажэн гэсэн үгнүүдийг дараалалд оруулвал ни шима шихо чи дажэн да чи хизээ яваад тариад хариулчихсан юм бэ? Нөхөр гишүүн бүхий өгүүлбэр. Жишээ нь 现在我不了适应气候到还这儿的гэсэн үгнүүдийг дараалалд оруулвал 现在我还适应不了这儿的气候. Би одоо энэ тийм цаг агаарт хараахан тасаагүй байна. Ба бүхий өгүүлбэр. Жишээ нь 别你我的错写把名字了 дараалалд оруулвал 你别把我的名字写错了. Чи миний нэрийг бити буруу бичээрэй. Бэй бүхий өгүүлбэр. Жишээ нь 弟弟被鸡蛋破了打 гэсэн үгнүүдийг дараалалд оруулвал 鸡蛋被弟弟打破了. Дүү өндөг хагалчихсан гэсэн өгүүлбэр болно. Дээрх дасгал нь өгүүлбэрийг зөв дараалалд оруулах дасгал юм а. 4 тэсийн бичих дадлын дараагийн талхуур бол өгөгдсөн үгийг ашиглан зургийн дагуу өгүүлбэр зохиох дасгал юм. Тиймээс бид өнөөдөр уг дасгалыг хэрхэн ажиллаж болохыг мэдэж авцгаая. Уг дасгалыг хийхдээ шалгуулагч нар ихэнхдээ дараахалтай гаргадаг. Тэдгээр нь өгөгдсөн үгийг мэддэггүй, зохиосон өгүүлбэр нь зурагтай таардаггүй, хэдийгээр урт уран сайхан өгүүлбэр зохиосон байдаг ч оновчгүй байдаг гэх мэт. Тэгвэл уг дасгал нь шалгуулагчийн үйл үг, тэмдэгнэр, нэр үгийг хэрэглэх чадварыг шалгасан, зураг харж мэдээлэл өгөх чадах хэсэг зэргийг шалгах зорилготой байдаг. Тэгэхээр одоо тэмдэгнэрийн хэрэглээнд тулгуурлан уг дасгалаа ажиллаж үзье. Зидон. Нэгдүгээрт тэмдэгнэрийн хэр хэмжээг нэмэн тайлбарлах. Жишээ нь 非常激动 特别激动 激动得不得了 гэх мэтээр баяжуулж болно. Хоёрдугаарт өгүүлэгдэхүүний зургийн дагуу зохиох. Жишээ нь 这个人 这个男人 гэх мэтээр нэмэхээс гадна илүү дэлгэрэнгүй болгож болно. Жишээ нь 一个穿着西服的小伙子 гэх мэтээр дэлгэрүүлж болно. Харин 3 дугаарт өгүүлэгдэхүүн ба өгүүлхүүнийг нэмж болно. Жишээ нь 他很激动 түүний сэтгэл их хөдөлсөн. Хэрвээ илүү дэлгэрэнгүй болгоё гэвэл 一个穿着西服的小伙子非常激动了. Костюм өмсөн залуугийн сэтгэл маш их хөдөлсөн. Дөрөвдүгээрт мөн зурагны байр байдлаас бусад мэдээллийг нэмэн оруулж болно. Зурган дээр энэ залуу шалгалтанд тэнцсэн юм уу, ажил хэргийн холбоотой зүйлээс болж баярсан гэж үзвэл 这个穿着西服的小伙子通过了考试就很激动了 гэх мэтээр дэлгэрүүлж болно. Ингээд та бүхэн дараа хоёр зурганд өгүүлбэр зохиогоорой.
Өгөгдсөн үг нь тэмдэг нэр учраас сая мэдэж авсан зүйлээ хэрэгжүүлээрэй. 美丽 紧张 Та бүхэн зохиож болох өгүүлбэрийн дараах хувилбарыг харан өөрийн зохиосонтойгоо харьцуулаарай. 这些红色的花开得很美丽. Эдгээр улаан цэцэг их үзэгсэлэнтэй дэлгэрч байна. 这个人紧张的一句话也说不出来. Энэ хүн сандарсандаа үг нь гарахгүй байв. Эхний зурган дээр дан цэцэг гэлгүй. 这些红色的花 эдгээр улаан цэцэг хэмээн тодтгол нэмэн харин тэмдэг нэрэнд хэн гэсэн хэр хэмжээ заасан үг нэмсэн байна. Харин дараагийн зургийн тэмдэг нэрийг 紧张的一句话也说不出来 гэж арай дэлгэрэнгүй нөхөн тайлбарсан байна. Сая бид тэмдэг нэрээр хэрхэн өгүүлбэр зохиох талаар үзлээ. Харин одоо үйл үгээр хэрхэн өгүүлбэр зохиож болохыг мэдэж авцгаая. 讨论 гэсэн үгээр жишээ авъя. Нэгдүгээрт үйл хөдлөлийн цаг хугацааг зааж өгч болно. Ингэхдээ л, ж, го, 正在, 正, н гэх мэт үгийг ашиглана. Жишээ нь 正在讨论гэх мэт. Хоёрдугаарт үйл үгийн хэрэглээнд зургийн байдалтай тааруулан өгүүлэгдэхүүн болон тусагдхуун нэмж оруулах. Жишээ нь 这三个人 这三位公司职员гэх мэтээр өгүүлэгдэхүүн нэмээд 讨论хэлэлцэх гэсэн үйл үг учраас 问题асуудал гэсэн үгийг тусагдхуунаар нэмж болно. Өгүүлбэр болгон эвлүүлбэл 这三个人公司职员正在讨论问题. Эдгээр гурван хүн яг одоо асуудал хэлэлцэж байна гэсэн өгүүлбэр болох нэ. Харин 3 дугаарт мөн зургийн дүрслэлээс нэмэлт мэдээлэл оруулж болно. Жишээ нь зурган дээр компьютерийн ард суусан байгаа учраас 这三个人公司职员正在电脑前讨论问题. Эдгээр гурван хүн яг одоо компьютерийн өмнө асуудал хэлэлцэж байна гэж дэлгэрүүлж болох нэ. Ингээд та бүхэн дараа 2 үйл үгийг ашиглан зургийн дагуу өгүүлбэр зохиогоорой. 购物 理发 Ингээд зохиосон өгүүлбэрээ дараах хувилбаруудтай харьцуулаарай. 周末时女孩子喜欢出去购物. Хагас бүтэн сайны үеэр охтууд гарч юм худалдаж авах дуртай. Энэ өгүүлбэрт цаг хугацаа заасан үг 周末时 оруулснаас гадна 女孩子 гэсэн өгүүлэгдэхүүнтэй болгон мөн үйл үгийг нь 喜欢出去购物 гэж нэмэн дэлгэрүүлсэн байна. 这个人正在认真地帮助孩子理发. Энэ хүн хүүхэд үсээд суулгахад нь тусалж байна. Гэсэн үг өгүүлбэрт мөн 这个人 гэсэн өгүүлэгдэхүүн оруулаад 正在 гэсэн цаг хугацааг нэмэн 认真地帮助孩子 хэмээн байц гишүүнтэй болгосон байна. Харин одоо нэр үг бүхий энэхүү дасгалыг хэрхэн ихийг харцгаая. Зурганд 京剧 буюу дуулалт жүжиг гэсэн нэр үг байна. Хэдийгээр зургийн хажууд 京剧 гэсэн үг байгаач бид мөн 演员 буюу жүжигчин харж байна. Тэгэхээр бидэнд 京剧, 演员 гэсэн хоёр нэр үгтэй боллоо. Ингээд эдгээр нэр үгээ үйл үг болон тэмдэг нэрээр нэмэн дэлгэрүүлвэл үндсэндээ өгүүлбэр болох юм а. Өөрөөр хэлбэл 京剧 гэсэн үгийг 精彩 сонирхолтой гэсэн тэмдэг нэрээр тодтогч болно. Энэ мэтчлэн бид 这位女演员正在表演京剧，非常精彩. Энэ нэмэгтэй яг одоо дуулалт жүжиг тоглож байна. Маш сонирхолтой гэж зохиож болох нэ. Харин одоо та бүхэн дараа 2 зургийг ажиглан өгүүлбэр зохиогоорой. 钥匙 叶子
Ингээд зохиосон өгүүлбэрээ дараах өгүүлбэртэй харьцуулаарай. 这是我昨天在图书馆捡的钥匙. Би энэ түлхүүрийг өчигдөр номын сангаас олсон. Энэ өгүүлбэр цаг хугацаа заасан үг 昨天, газар орон заасан үг 在图书馆. Үйл үгнээс бүтсэн тодтгол 捡到的 гэх үгийг оруулсан байна. Энэ өгүүлбэрийн үйл үг нь 是 байна. Дараагийн хувилбарыг харцгаая. 院子里落了很多叶子. 我要去打扫干净. Хашаанд их олон навч унсан байна. Би явж цэвэрлэх хэрэгтэй. Энэхүү өгүүлбэрт газар орон заасан үг 院子里. Мөн 很多 гэсэн тэмдэг нэрийг оруулаад нэмэн мөн гишүүн өгүүлбэр оруулсан байна. Ингээд бид цуврал хичээлүүдээрээ дөрвөн төсвийн бичих тасгалыг хэрхэн хийх талаар мэдэж авлаа. Ингээд та бүхэн дараах бичих дадлын хоёр төрлийн тасгалыг хийж өөрийгөө сорин мэдэж авснаа шалгаарай. Эхний даалгавар бол дараах үгнүүдийг өгүүлбэр болгоно. 负责 复印 李明 材料 有趣的 地方 很多 参观了 今天 导游 带我 Ингээд хариугаа харцгаая. 李明负责复印材料. Ли Мин материал хувилгыг хариуцсан. Энэ өгүүлбэр нь үндсэндээ өгүүлэгт хүн, өгүүлэх хүн, тусагт хүн гэсэн үндсэн дараалалаар бичигдхээс гадна үйл үгийн шинжтэй тусагт хүн авдаг фүзэ гэдэг үйл үгийн хэрэглээг давхар ашигласан байна. Харин дараагийн өгүүлбэр нь 父亲对孩子的爱就好像大山一样重. Эцгийн хүүхэдтэй хандах хайр нь уултай адил мэт сүрлэг байдаг. Энэ өгүүлбэрт тэмдэг нэрийн хэрэглээг түлхүү шалгасан байна. Жишээ нь 大山一样重. Энэ үгнээс юу сүрлэгийг нь хөөвөл ай гэсэн үг гарч ирнэ. Тэгвэл ай ямар хайр буюу 父亲对孩子的爱 гэж байрлана. Ингээд өгүүлбэрээ эвлүүлвэл 就好像 гэдэг үгийн байр тодорхой болно. Харин одоо та бүхэн дараах 3 зурганд үгийнхэн дагуу өгүүлбэр зохиогоорой. Хэрэглэх үг нь 护士, 整齐, 抽烟. Ингээд дараах хувилбарыг өөрийнхтэйгээ харьцуулж үзээрэй. 在这位护士的照顾下，他很快就出院了. Энэ сэвлэгчийн асаргаан дор тэр их хурдан эмнэлгээс гарсан. Энэ нь нийлмэл өгүүлбэр бөгөөд учир шалтгаан заасан товчилсон нийлмэл өгүүлбэр байна. 这些衣服挂得很整齐. Эдгээр хувцсыг их эмх цэгцтэй үлгсэн байна. Энэ нь тэмдэг нэрэнд хэр хэмжээ заасан дайвар үг авснаас гадна зурган дээрх хувцснуудыг 这些 гэж тодтогсон байна. 这个小伙子上班的时候经常出去抽烟. Энэ залуу ажлын үеэр дандаа гарч тамхи татдаг. Энэ өгүүлбэрт цаг заасан үг оруулан мөн давтам заасан дайвар үг зэргийг аван нэмэн дэлгэрүүлсэн байна. Та бүхнийг энэ мэтчлэн дэлгэрэнгүй өгүүлбэр зохиосон байхаа гэж итгэж байна. Хэрвээ хураангүй өгүүлбэр зохиосон бол санаа зовлтгүй, хамгийн гол нь зурагтайгаа нийцсэн оновчтой өгүүлбэр зохиох ёстой гэдгээ бити мартаарай. Ингээд манай HSG 4 төсвийн татлаг хичээл өндөрлөж байна. Та бүхний 4 төсвийн шалгалтанд амжилт хүсье. Дараагийн хичээлээс эхлэн 5 төсвийн сонсгол хичээл гарах болно. Дараа уулзалтаа түр баяртай үзэгчтэй. За ижээ.